ил тод байдлын асуудал төр танах ер нь АТГ-д хандаад өртөг өндөртэй тендер шалгаруулсан гэдэг энэ хардаад байгаа улсуудад хариултын дүгнэлтийг аваад өгч болдгоо юм уу? Нэг тийм үү? Хоёрдугаар энэ 18-аас дээш насны Улаанбаатар хотын иргэдийн дунд санал асуулга явуулаад барих уугүй юу гэдгээ нийслэл зохион байгуулалт шийдэж болдгоо юм уу? Тийм хууль эрх зүйн орчин байна уу? Тэгэхгүй бол одоо ирээдүйд яах вэ гэхээр зэрэг Баян-Онгор аймгийн тийм ээ аймаг орлогоо төвлөрүүлэхийн тулд алтны компаниудад алт ухаад тэрүүгээрээ байгаль орчноос сэргээх тийм тогтоол гаргаад явж байгаа аймагуд маш олон биш үү? Сүүлдээ бидний их хурал дээр аймаг болгоны асуудлыг ярьдаг болно. Улаанбаатар хотод мегацлууд явж байгаатай холбогдуулаад яг туулын хурдны зам төсөл дээр өнгөрсөн жилээс эхлүүлээд үндэсний аудит одоо онцлог 2026 оны төслийн аудитыг 2 сараас эхлээд хийж байгаа. Мөн авилгатай тэмцэх газраас урдсан сэргийлэх хэлтсээс замын сангийн төслүүд дээр мөн бас ингэж урдсан сэргийлэх одоо үзлэг шалгалтыг бол хийгээд явж байгаа. Мөн авилгатай тэмцэх газар сая өнөөдрийн байдлаар бол туулын хурдны замын материалуудыг бол аваад ингэ явж байгаа. За бид нар бас Улаанбаатар хотын зүгээс энэ олон төслүүд хэрэгжиж байгаатай уялдуулаад аудит авилгатай тэмцэх газар болон цагдаагийн ерхий газар хараа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдэд Улаанбаатар хот өнөөдөр энэ 16 мега төслийг тендерийн тухай хууль биш зөвхөн 4 хуулийн хүрээ буюу төр үндэсний түншлэлийн тухай хууль Улаанбаатар хотын авто замын За энэ дрийн микрофоныг 1 минут. За санал асуулгыг бол хийж болно. Нээлттэй байдлаар хийгээд.